Тэгэхээр энэ бол өөрөө эрүүл аюулгүй орчинд амьдрах одоо нөхцөл байдлыг бүрдүүлэх байна. Эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна. Байгаль орчинд одоо сөргөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр бид энэ асуудлыг үнэхээр одоо мартах учиргүй. Би одоо 23 дугаар хорооны 9 дугаар гудамжинд байрлах хур хогийн цэг дээр бол ирээд байна. Яг нэг жилийн өмнө сонгуульд бас 5 хүн дэвшүүлж ирсэн. Яг энэ 9 дугаар гудамжинд байрлах хур хогийн цэгийг одоо цэвэрлэж тэгээ дээр нь бол бас одоо хүүхдүүд тоглож наадах боломжтой саксны талбайч гэдэг юм олон зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэж яг энэ одоо амлалтынхаа дагуу өнгөрсөн хугацаанд бол нийслэлийн улсын төсөөр энэ ажлыг бол хийлгүүлэхээр олон саналыг уламжилсан. Ингээд одоо миний хүсэлтийг хүлээж аваад 5 дугаар сарын 31-ний өдрийн А373 дугаартай дассан нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу шаардлагатай төсвөн шийдвэрлэгдээд энэ одоо хур хогийн цэгийг цэвэрлэж дээр нь бас одоо саксны шийд бас сарвч гээд одоо ард иргэд маань нөгөөрөө бас чөлөөтэй зугаалах боломжтой ийм орчин нөхцөлийг бий болгоно гэдэг ийм зорилтыг дэвшүүлээ ажиллаж байна. Энэ хурын хогийн цэгийн ажил бас өнөөдөр эхэлж байна.